Монгол ахын дүүсээ эрхэм хүндэт иргэдээ COVID-19 хэмээх вирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд цоо шин амьдралын хэмээгийг ганцхан жилийн дотор авчрлаа. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг энэхүү цар тахал авч чадлаа. Цар тухлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэс 3 дахин хүндрэлтэй байна гэсэн тооцоолыг судлаачид гаргажээ. Миний бие ерхий сайдаар томилогдоод улсын их хурлын чуулган дээр хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа үзье. Бид цар тахлын голомдод ажиллаж буй ажилтан албан хаагчид эрсдэлтэй бүлгийнхэн цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулах ажлыг засгийн газрын эхний 100 хоногтой багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөнд цар тахлыг даван туулах цорын ганц зам вакцинжуулалт гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж өдөрт 16 сая тонн вакциныг өнөөдрийн дундаж хурдаар тооцож нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн хүн амын дөнгөж 1.8%-ийг хос тун вакцинд хамруулад байна. Энэ нь олон улсад вакцин хомсдол үүсгэж улс орнуудын засгийн газар бүхэн хүн амаа вакцинжуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол Улсын засгийн газар дэвшүүлсэн зорилттой хүрэхийн тулд шуурхайлан ажиллаж 2 сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346,745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3%-ийг вакцинжуулаад байна. Засгийн газраас 4-5 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтыг хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал 5 дугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг 6 дугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж 7 сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үнийг онцолж байна. Хатуу хөлөөрөө тавихгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж иргэн бүр вакцинжуулалтанд хамрагдах нь эдийн засгаас сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх юм аа. Монголчууд та бид эвлэлтэн нэгдэх бүртээ ялан дийлж хагаран бутрах болгондоо уруудан доройтсныг их түүх маань сануулдаг. Цар тахлын эсрэг тэмцэлд улс төрчлөлт талцал хуваагдalgүйгээр иргэн бүр нэгдэн нэгтэрч эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаас сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын ерхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж ковидгүй зуныг хамтдаа угтцгаая.